зураач Болдбаатар одоо Багшин дээдийн сургуулийг 82 онд төгссөн. Бор зүрхээр энэ зураач мэргэжлийг олж авсан. Тийм амар нарийн мэргэжлийн өндөр сургууль сураагүй болтах. Бич тагигч хөрөг мөргөн зорчдөг л байсан л да. Тэгээд яг үндсэн зургийн ажилдаа бол их орой орсон. 2003-4 оноос л зураг зурж эхэлсэн. Тэгэл зураал юугаш битггүй зурж байгаа юм чинь зурмаар санагдал. Тэгэл зурж байгаа л нэг Батарж гэж зураач гэдэг. Дөрвөлгийн музейн захирал байсан. Тэр найздаа одоо би ийм зураг зураад байна. Гэ үзүүлсэн байхгүй гэртээ авчирдаг гэсэн чинь муу болж шít болтой. Чи манад үзэсгэлэн гаргачих. Гэт тийм саналтай байсан. Тэгэл анх ерөөсөө нэг 2 жил зураагүй байж байгаа л үзэсгэлэн гаргаж үзээл. Тэгэл амтанд нь орж эхэлсэн дээ. Ер нь бодит зургийн л үнэлтэй тэрийг өөрөө нь бодит зураг зургий л гэж боддог байсан. Тэгээд төлөв орсон. Тэр дотроо хөрөг нэлээд төлхөө хийжээ. Тэгээд хамгийн гол нь зураач хүн гэдэг маань юу гэхээр чадвал зур, чадахгүй бол боль гэдэг л хатуу хууль үйлчлдэг байхгүй. Тэгэхээр би чадахын тулд яах вэ? Хүнд би өөрийгөө харуулж чадах хэрэгтэй. Хүний зургийг хараад ойлгодог байх хэрэгтэй, үнэлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй юм бол би зураг зураад ямар ч хэрэг байхгүй. Ингээл нүсаттал өтөржин зураг зурж оройн нөгөөтгийг харахаар таалагдахгүй бол тэгэл удахгүй шүү дээ. Тэгэл зургийн ч одоо нарийн ширээний чинь би хүн амтнаар заалгаагүй багш байхгүй шүү дээ надад. Тэгээд өөртөө нэг арга олсон юу гэхээр интернетээс классикуудын зургийг хуулах. Тэгэл тэрийг би маш их хуулсан. Тэгээ хуулаад ахаар чинь хүн их зүгсэрж байгаа юм да. Тэр өнгө мэдрэх одоо тэгээд рисункийн алдаа малдаа нарийн ширээний би тэндээс сурч байгаа. Түүнээс багш намайг тэгж зураг ингэж зургийг заасан юм байхгүй. Тэгээд зурсаар байгаа л 10 онд урчин дэвлийн хорон дэрний үзэсгэлэн гаргахад. Тэгээд 8 онд урчин дэвлийн гишүүн болцсон юм байна. Үзэсгэлэнгүүд нь байнга оролцоод байгаа юм чинь. 3-4 зургийг заримдаа шалгаруулж илээс үзэсгэлэнд. Тэгэл тэрнээс чи урам ороод тэгэл нөт хорооны үзэсгэлэнгийн дахимд үзэсгэлэн гаргана гэдэг чинь том одоо үзүүлэлтүүд. Тэгэл тэнд гаргацсан юм чинь за би одоо ер нь зураач болох тийш хандж байгаа юм байна гэдэг юу өөрөө ойлгож аваад. Тэгэл одоо бол ингээ арай л нэг өөр учиртай зураг байх тийм юутай болчихж байгаа юм. Бодит зураг гэдэг маань юм яг л үндсэн яг байдлаар нь зурхийг л бодит зураг гэдэг байгаа шүү дээ. Одоо ингээл орчин үеч абстракт зураг ингээл янз янзын чиглэлүүд олон байна. Одоо орчин үеийн залуучууд үнэхээр дэндүү тасарч шүү дээ. Сайхан зураг зурж байна. Тэгэд би тэр нь гол биш яг бодит чиглэлээ сонгоод авсан юм л дээ. Таашгаад өөрт нь нэг юм би өөрт нь зураад өгсөн. За энэ Никитаны болорхүү байна. Тэвч хүнд нь. Болорхүүгийн өрөг бай. За энэ алтан цэцгийн өрөг байна. Энэ соёл эрдний цолмон энэ ихэн хоёр. Амра их багш пүүжээ. Харангийн хараац. Харангийн чөкө. Энэ хөөжг. Тэн золоо байна. Миний багын найз.
одоо миний ажил болсон. Хобби байсан одоо л ажил. Одоо дан зураг зураад байсан чи бас сони юм аа. Би ч одоо энэ хол цусланд амьдардаг юм чинь. Зураг сонирхож ирэх хүн цөөхөн. Тэгэл нэг л одоо өөрийн хүүхэд үеийн нэг тийм экспонатуудыг цуглуулаад хөгжим одоо юм хөө. Тэгээ өөрийнхөө л урланг л өөртөө тогтоол болгоод байгаа байхгүй юу. Өөрийнхөө юм дотор би өөрөө суугаад өөрөө юм хийхэд айгүй нэг тийм уютны сайхан санагдал. Тэгээд энэ жоохон цуглуулаад ирсэн чинь урам ороод тэгэл цуглуулмаар санагдаад орж гарсан хүмүүс ч ерөөсөө нөгөөдгий чинь гайхаад эн чинь залуу наснд аваачлаа гэсэн юм ярихаар нь бас урам ороод байгаа шүү дээ. Тэгээ нэг жаахан цуглуулга чижтэй одоо миний үед хэрглэж ийсэн хүмүүсийн хэрглэж ийсэн юмнууд над бол тийм их үнэтэйсээ тийм хөдөлж аваад байх мөн зүгээр байхчгүй. Гэтэ хүмүүсийн хандуу тусламж ийм юмнуудаар л цуглуулж байгаа нэг жаахан юм би. Одоо дөнгөж л эхэлж байгаа шүү дээ энэ чинь. Тэгээ жил болж байна. Тэгээд болохгүй бол байшингаа одоо яа тийм сунгах чадахгүй бол ийшээ өөрөө дээд дөрөнд амьдрал доотлоо. Бах юм үзүү болгоно гэсэн бодол байгаа шүү дээ. Гэмтгүй одоо хүмүүс онгод гэл сэн юм ярьдیں۔ Надад тийм мэдрэгдэх юм байдгүй шүү дээ. Биш дуртай цагтаа 6 барайл зурдаг. Дуртай цагтаа одоо миний палитер бол амар заваа. 6 сарын палитер бол айгүй гоё шүү дээ. Дунтал нь цэвэрхэн тэгэл тэнийг аарч цэвэрлээ. Би бол тийм байхгүй. Ягаад гэвэл ерөөсөө зуряалгүй л очиод зурхад бэлэн байх л тийм юм. Одоо өөрөөр хэлбэл дандаа онгодтой байдаг гэсэн үг байхгүй та. Хамгийн анхных нь энэ аппаратыг над чинь гитарч вока өгч. Нэг үйлчлэн дээр хөргөө бэлгэнд аваад тэгээд оронд над энэ аппаратыг илгээсэн баг. Тэгээ энэ аппарат л ганцаараа байсан. Тэгж байгаа л ер нь цуглуулъя гэж бодвол. Тэгэл энэ тэндээс олоод найз нар авчирч өгөөл. Хөл мөрдөгөө юу тэгэл. Тэгэл камерч байгаа янз янзын юм. Яа саний билээ ихэнх пленкны аппаратанд одоо нэг хүмүүс хэрэглэхэ болцсон. Хамгийн сайн нь энэ л байгаа. Энэ дээр үеийн камер да. 16 мм-ийн камер. Тэгээд бусдад нь пленкны болтоо аппаратнууд. Таны өрөөний тогтчлт нөгөө таазан дээрээс зүүхийн таазнасаа хонжуулах. Тэгээ энэ хөгжмнүүд бол унчмаар юм шиг л харагдах юм. Тэгэл тийм тэгээд айгуу тогтцол хийдэж ш тэгээд. Би их нэртэйгээ сайн намар жанчууланд нэг 7 хоног амарсан. Тэгээд тэндээ тэр жил бүхэн амардаг л да. Сүүлийн 3 жил. Тэгсэн чинь манай ширээний нэг энэ бүдөө нөхөр бүжгийн дараач гээд тэр яа тийм бүжгэлж өссөн биш мэдхгүй. Бидний үе бол энэ ч ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй ч яг ер нь бүжгэлж байгааг юм чинь. Тэгээд гуугаад хаар нэг орохдоо би камер аваад орсон. Тэгээд нөө саваагтай баахан зураг дарцсан чинь өнөөхөө нэг зураг олмоор санагдаад ирч зураг харсан чинь. Тэгээ нэг жанчуулангийн бүжиг гэдэг нэг иймэрхүү зураг ихлээл явж гин. Энэ бол ер нь тэгээд тэнд байсан яг бодит хүмүүсийн зураг болох юм. Одоо энэ жишээлбэл бүдүүн бүжиг гэхэл хүмүүсний гоё үйтэй гоё усууд бүжиглэх хэрэгтэй гэж ойлгоод байхгүй. Над бол тэр нь биш.
Яг жинхэнэ ардын бүжиг ямар байдгүй ард нийтийн бүжгэлдэг бүжиг тэгээд энэ бүдүүн нарийн задуун хөгшаавга гэл нэг тийм төлөвлөлд оруулсан сайн зураг болох байх л гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ болоогүй. Эднээс бүгд бодит тусууд болно. Тэгээ эднээс тус тустай бүжгэлж байгаа шүү дээ. Тэгэл би сонгоол за энэ хоёрыг оруулъя, энэ хоёрыг оруулъя гэдэг. Хамгийн гол нь би энгийн байдлыг шийдсэн байхгүй. Жишээлбэл хоёр авгаа бүжгэлж яхахыг бол хүн ойлгохгүй шүү дээ. Гэхдээ тэр нь над сонирм байхгүй. Гэхдээ энэ бол яг бодит хүмүүс болох юм байна. Хүн ер нь тэгээд амьдрах нийгмийн бүтээгдэхүүн шүү дээ. Нийгмийн нэг эсрэг гэдэг утгаараа бол энэ нийгэмдээ зохицож амьдрах хэрэгтэй. Тэр зохицохын учир гэдэг бол хамгийн гол нь өөртөө дайсангүй л байх хэрэгтэй. Зөв амьдрах хэрэгтэй. Одоо ингээл хар бараа юм хийгээл эсрэг бас тийм хар бараа юм заавал ирдэг. Би тэрнээс л их цухтаадаг байхгүй. Хүнтэй аль болох муудахгүй л байх гэсэн. Тэгээд энийг бол би өөр хүүхдтэй ч гэсэн хүмүүжил болгож хэлдэг байхгүй. Чи юм байх хэрэгтэй шүү, тийм байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй л бол амьдрал ер нь хаашаа чирэгж болно. Хүний амьдралыг урьдчилаад мэддэг шинжилгээ байхгүйгээс хойш тэр хүн өөрийнхөө амьдралыг авч явна. Хинч намайг дээш нь татаад авч явахгүй гэдгийг ойлгож явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр заавал өөрийнхөө амьдралын замаа хүн сонгох хэрэгтэй. Тэр зам аль замаар нь явбал зөв бэ гэдгийг хүн өөрөө хэлж чаддаг, ойлгож харж чаддаг л байна. Тэгэхээр тэр амьдралын учир бол ерөөсөө л эхлээл чи бидний харьцаа, хүнтэй ярих яриа, хүнд өөрийгөө илэрхийлэх, хүнийг ойлгож авах. Энд л амьдралын одоо нийгмийн гол чанар чи энд л байгаа байхгүй. Тэгхгүйгээр л би хар яар гээл хүнд томороод л одоо ингээд сонин ашиг хүн намайг бас яг тэрээр хүлээж аваад хүн эргүүлээл над руу харин нэр цацсан. Тэр л хамгийн гол нийгмийн эсрэг гэдэг утгаараа. Ер нь би ч өөрөө угаас хотын хөвгт. Тэгээ бидний шүүе бол одоо би сайхан байж л гэж хэлнэ. Одоо бол хэцүү. Би ямар ч одоо ингээд цуслан дээрээ амьдарч байгаа тийм. Хотын яг тэр үеийн масс бол бага байсан байхгүй юу? Хүмүүс бие биенээ ойлгодог байсан. Одоо ч ингээд тал талаас маш их хүмүүс ирээд энэ бөөгнөрл чинь бүр задраад хотын хүн хөдөөний хүн гэдэг ялгааг болцсон. Би хөдөөний хүн муулж байгаа биш байхгүй юу? Гэхдээ харьцаа тэр соёл нийгмийн бүтээгдэхүүн гэдэг чинь тэр соёл бол энд үлдэх ёстой. Тэр соёл миний хувьд бол байхгүй болсон. Ярээвэр хураа улсуудын цуглуулга бол тэгэхээр чинь би хотын хүн гэж бахарх байхгүй. Ямар тал би цухтагаал энд ирж байгаа.
орохгүй хот руу ингээд нэг орлоо. За өвөл бол утаа за тийш ойлгомжтой. Хамгийн гол нь ингээд ороод ингээд хүмүүсийг ингээд харахад л амар үгүй санагдаж байна. Бүх хүмүүсийн ингээд хөмсөг зангидаастай, уурлаастай, биеийн төлөө муухай харсан. Ингээд автобусанд ороод л ерөөсөө эхэлж байгаа байхгүй. Тэгээд дийлгүүр хоршоо хаана л байна гэх юм стрессийн цуглуулах юм шиг. Бүр тийм санагдаад идэх болчихж байгаа байхгүй. Тэгээд бошигнаас олсондоо очиж лифт хийш ямар гэл. Тэгэл наашаа яарна. Тэр нь надад их сони юм да. Хэмзэлж явдаг юм. Гэтэ сони л асуулт байна. Гэтэ би юу их боддгоо гэхээр цаг хугацааг. Одоо залуучуудаа хайрын цаг хугацааг дэмэн өнгөрөөжтэй дандаа харамсаж явдаг байхгүй. Цаг хугацаа гэдэг ойлголт чинь бас маш их сонирн болоо явж байгаа. Бид нар одоо дэлхийн цагаар л амьдарч штэ. Амьдарна. 24 цагт дэлхийн нэг тэнхлэгээд байна. А тэрний цаана цаг хугацаа гэдэг нь ертөнцийн цаг хугацаа гэдэг энэ бүр одоо энэ дэшид тас харанхууруу нэг юм байна шүү дээ. Тэр цаашаа хаа хүртүүлж мэддэг хүн одоо байхгүй. Одоохондоо шүү дээ. Нэгтгэл байх л да. Тэгээд бодохоор орчлын ертөнцийн цаг хугацаанд дэлхий бол сэнс шиг л эргэж байгаа шүү дээ. Тэгээ бодохоор биднээс ямар богинохон настай юм бэ гэдэг амар эмзэглэмэр юм бодогддог байхгүй. Нүдэнээс ирэхээ оронд хүн өхөө дандаар төрөөд явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг жоохон энэ амьдралын хугацаанд л хүн шиг л амьдрах хэрэгтэй гэдэг юм их боддог байхгүй. Яагаад нэг хүнийг баярлуулж байгаа. Яагаад таны айтайхан энерги гаргаад байх вэ? Яавал би нэг зураг зурчих уу? Хүний сонирхол татсан зураг зурчих уу? Иймэрхүү юм их боддог доо. Би одоо энэ ч яг энэ өрөөнд уралдандаа бол нэг 24 цагийн 8 цагийн унтж байгаа. За 8-ын л унтж байгаа байх. 8 хүрэхгүй л дээ. Тэр бус цагаа бол энд за тэр эхнэрийн нутаг галтгоор нэг хаяа нэг орно. Телевизээр нэг хаяа үзнэ. Тэгэхээр энэ дотроо байхын тулд би өөрийнхөө орчин, өөрийнхөө нөхцөлийг би бүрдүүлэх ёстой байхгүй. Зүгээр нь хитэн шалтан зураг хөдөлгөөл тавиал нөө зургаа хараад ингээл голоо уур уурэл ингээд сонь санагддаг байхгүй. Тэгээд нэг иймэрхүү хобби цуглуулаа гэж бодвол ингээл янз хийсэн бүс юм ингээл цуглуулаад ирэхээр чинь шал өөр болчихж байгаа юм чинь. Энийг харж баясна, зураг зурна, энийг харна, дахиад зураг зурна. Энэ орчин гэдэг юм чинь ерөөсөө хамгийн гол юм байхгүй орчин. Тэгэхгүй би цав цагаан тасалгаанд төр цэвэр. Одоо шохог шороогүй ийм тасалгаанд ороод зураг зураа гэвэл би чадахгүй л байна. Одоо ямар нэг юм дутагдаад ч юм уу тэр гоё юмд чинь хэрэгтэй юм байхгүй болохоор уур хүрээд байгаа юм шиг тийм санагдах л байна. Тэгээ би ер нь тийм газар зураг зурч чадахгүй. Тэгэхээр би нэг өөрийн гэсэн ертөнц нэг тийм орчин бүрдүүлээ гэсэн үдний хэлсэн юм да энэ чинь. Тэгээ нэг жил гарын цуглуулад нэг иймэрхүү юмнуудтай л байна. Гэхдээ хойш нэмэгдэх шинжтэй найз нар бол дээрээс богино тийм байгаа аваараа, ийм байгаа аваараа хэл. Гэтэл энэ чинь дандаа л найз нөхдийн бэлгэлсэн юмнууд шүү дээ. Одоо биднээс үед эднээс ховор бараал байлаа шүү дээ. Нилээн чансаатай айлын хөвгтөл иймэрхүү хөгжим тавьдаг байсан шүү дээ. Тэгээд шуналтж яах юм уу үзэж. Одоо гоё өста залуу наснда ирчлээ гоё маа үзлээ гээ явдсан шүү дээ. Энэ одоо манай ахын хөгжим байгаа. Би хүүхэд байхдаа энийг ийм хөгжимтэй болох юмсан гэлсэн. Амар боддог байсан байхгүй. Тэгэл хөөх юм гээл ах маань бурхан болоо. Тэгээд хөгжим над дээр ирсэндээ цагтаа энэ ч ястан байна. Сонигийн ийм хөгжим Монголд байхгүй шахал байсан юм да. Энэ их сонирн байгаа.
Дээр үн тооны машин шүү дээ. Тооны машин. Тийм. Нөгөө л мэдэхгүй нэг. Ингээ тоогоо дараа тэгээд нэг эргүүлээд нэмж хасдаг. Ийм л машин хэрэгжилж ирсэн юм. Энэ олон жижигүүд хүртэл цуглуулга юм да. Зипонууд. Тийм. Миний одоо эргүүлдэг зипо ингээд жишн гарчдээ шүү дээ. Ингээд нийтлэн дусаад жишн гараад ингээд одоо энэ байжлаа. Тэмдгүүдийн хувьд. Эргүүл. Энэ манай эхнэр аав ээж гурвын одоо тэгэл одоо металлууд гэх юм уу да. Манай ээж их хурлын депутат байсан. Тийм очроод ерөнхийлөгчийн зүг. Нэг над нэг найз маань өгс юм аа. Фонслмаага өгсөн гинлээ. Ээж нь үү? Ээж нь тийм. Тэр цагдаа хүн л дээ. Яг хорооныхын цагдаа байсан. Тэгээд над энэ очротох юм шиг өчгсөн. Тэгээ бас бэлгшээ гэдэг. Тэгээ орчин үеийн залуучууд бол юу биднчийг дагуулгааргүй эрт ухаарч байгаа юм л да. Арга байхгүй ягаад гэвэл үзэж байгаа орчин нөхцөл нь шал өөр. Бидний зүйл ямар тийм интернет гэсэн байшин Орсын нэг хоёр сургууль байхаас өөр юм байхгүй дэлхийн нийтлж тасалгаатай тастай хийсэн байлаа шүү дээ. Тэгэхээр чин зөвөр биеийнээс аам дамжсан нэг л яриа сонсохоос биш тийм нарийн ширийн мэдхгүй. Тэгээд би одоо яг энэ нэрцээ бол мэдхгүй би бараг 40 хүрч ижил олсон баг. Тэрнээс өмнө бол тэгэл ажил төрөл авгаа өгд гэж явсаар байгаа л тэгэл нэг үтэл шааригдал 40 хүрсэн байсан шүү дээ. Тэгэл 40-тойгоос эхлээл ер нь л ингийн цоглуулаа зураг гэдэг иймэрхүү л байдлаар орсон. Энэ сампинг би захаараад хогон дотор тэмж явсан чинь ийм хэмбэрлэлийн сампин байсан байхгүй. Тэгээ юу хийх юм бэ? Авмаар санагдаад 90 болт. Тэгээ очиж байгаа 10,000 төгрөгийн сампинг худалдаж авчих. Тэгэл харж явахдаа л бодож байгаа байхгүй юу хийх вэ? Тэгээ өөрсөн кейбордтай харьцуулаад үзсэн чинь нэг 15 мм том байсан баг. Тэгэхээр сампингаа хасаал энтэй тааруулаад тэгээд энийг их богинохоо хугацаанд бодцсон. Ажил болох гэж яах удсан л та. Тэгээ энэ манай эмээгийн авдар байхгүй юу? Авдрын ажиутал. Тэгээ би тэрний тэр нуус заадлын би тэр чигээр нүлдээ шигээд хийцэн байхгүй зэрэг. Энэ мөнгөний дэвсгэр дээр та юуг өөрөө зурсан уу? Тэгсэн энийг өөрөө зураад. Аль улсынхаа Солонгос байна, Англи байна, Орос байна. За энэ манай их хаан байна. Энэ Америкийн доллар хятадын байна. Японы yen. Тэгээд балаа юмд их дуртай болохоор тэгдэм юм уу тэгэл нэг юм болохоор хайж чаддаг шүү дээ. Тэгэл юм болгочихъя гэж бодвол энийг бол дутууж ансан. Сүүлдээ сурж байгаа байхгүй. Жинхэнэ чангаар ийм болд юм байна гэдэг. Тэгээд амар их вокн тэгээд ингээд чанаар цав цагаан болж байгаа. Тэгээд би тэрийг одоо голоод байгаа дахиж чанаа гэж боддоо шүү дээ. Цав цагаан. Тийм тэгээд би энэ шүтэн бүгд шар байсан. Би яг шүтэн шаажаар угааж байгаа байхгүй. Над азар миний ихнэр их сайн хүн байдаг л да. Миний уран бүтээлд огт саад болдог. Одоо би ихнэрээ заримдаа өрөвдөн шүү дээ. Тэгээд гэртээ байж ах чинь таалагдахшаал нэг охин ороод ирж шүү дээ. Миний ярьж байгаа. Бол дахиад одоо зураг авахулчих яг л тэгж чинь. За хөвшөө чи тэр өрөөндөө байж би нэг охины зураг аваад яа гэдэг. Заал гээд орж байгаа байхгүй. Би нөгөө охины нөгөө өрөөнд оруулаад нүцгэн зургийг авч байгаа шүү дээ.
тэрийг ойлгоно гэдэг бол амар том чанар. Нэгдүгээр тэр надад их гоё. Хоёрдугаар гэх юм бол ер нь зураач нар чинь их сонин сэтгэлийн хөдөлгөөн хөөрөл ихтэй. Зарим үеэр уурлна. Тэгээд бас хайлмга. Тийм л хүмүүс гэдэг юм да. Амар гоё. Тэгээд нэг үеэр тод чилмэр байна. Муухай хүн гэж юусэн байдаггүй. Муухай хүн гэж юусэн нэгч байхгүй. Тэр цаа муухай хүүхэн гэж нэгч байхгүй. Бүх юм ингээд ямар ч хүүхнийг хүчиндээ л харсан л гоё. Гэтэ тэр гоёыг би л олж чана. Би зураач би зурх гэж байгаа тийм ээ. Тэргээл би олж харсан бол тэгэл бүхэн гоё. Ягаад ах нүцгэн бүсгүй зураад байна гэвэл би урд нь хөргөчн байсан л та хөрөг хийдэг ер нь одоо ч хөрөг хийдэг. Тэгээ хөргөө жоохон хөндрүүлмээр санагдаад би ч рок поприх нарыг үзэсгэлэн гаргацсан. Тэгээд жоохон хөндрүүлж үзмээр санагдаад тэр нь одоо нүцгэн бүсгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд эхлээл нэг 2 3 хийж үзэл болмоор санагдал. Тэгээд зориглол тийшээ орцсон. Тэгээд тэнд анхаармаар юм байдаг юм байл л дээ. Хамгийн гол нь зураг гэсэн хүүх мөрөн зурулдаг байхгүй. Тэрийг давахын тулд би өөрийгөө хөгжүүлэх ёстой. Би зөв ярьдаг, зөв ойлгуулдаг. Тийм байж өөрөө хүмүүжлтэй байж эмэгтэй хүн надаар зурулах байхгүй. Тэгхгүйгээр л юу өмдөө шүтэлдэг хүн гэж байхгүй шүү дээ. Тийм бол өстой хаач энэ дэлхийн хаанч байхгүй. Тэгээд тэрийг тэгж боловсон зөв ойлгуулж яриад тэгээд хоёулаа зөвшөөрсөн үндсэн дээр энэ ажил бүтэн шүү дээ. Түүнээс миний зүтгэлээр болцдог ажил биш байхгүй. Тэгээд ажил эхлэе бол тэгэл дараа нь зурснаа л дуусч байгаа юм да. Тэгэхээр одоо амархан юм гэж байдаггүй л дээ. Амархан зурчдаг зураг гэж нэг ширхэж байхгүй. Бүх зураг хэцүү. Тэр яаж илэрхийлэх вэ? Одоо жишээлбэл би нэг бүсгүй зурлаа гэхэд тэрний одоо характер те өөрийнх нь байж байгаа байдлыг яг л боддоор л гаргах хэрэгтэй байхгүй. Одоо ичингүүрч гэнэ үү? Одоо нүцгэн хүн яр затлаа энийгээ суудгүй л байхгүй. Заавал ичингүүрлийн шинж тэнд байдаг. Тэгэл тэр бүхнийг л одоо натураа сайхан тайлбарлаа, тайвшруулаад тэгшний үнч дээр л зураг болно доо. Энэ охины зураг байгаа. Энийг би нодлон жанчуулын авахд авсан байхгүй. Одоо энийг мэрэгжил нэрийг хэлээд яах вэ? Тэгээ энэ охин их гоё охин биш. Тэгээ энийг би тэнд аваад тэгээ энэ дээрээ зураг болгосон. Их гоё зураг. Гэхдээ энэний анх зурсан түүхнийг сонирн байхгүй. Эхнэр дээр нэг жанчуулын гадаа сууж исэн байхгүй. Шинэ амрагч дээрээ л тэгсэн чинь нэх гоё хүүхэн гараад явахгүй. Яг л урдаар явж байгаа. За энэ хүүхэд нүцэн зарчмаар хүүхэн байна да гэсэн чинь манай ихтэй намайг бараг над басж байгаа байхгүй. Хүүхэн харахаар л ингэж идэг гэл нэг зураг хүүхэн зурдаг болохоор л тэхгүй. Би нэг зурнаа гэсэн чинь харъя гэсэн байхгүй. Тэгээд би маргааш энэ охинтой уулзаад яриад тэгээд зөвшөөрлийг авцсан байхгүй. Тэгээд нэрсээ орж ирэх хэлэхгүй минь тийш зурхаар болчихлоо гэсэн. Бас л өмшгүйсэн. Тэгээд энэ хүн явахдаа яг над өөрөө машинаар авчиад яг уулын дээр очиод энэ зургийг авсан байхгүй. Тэгэл би ирээл ерөөсөө баг маргааснаас нь эхлээл энэ ажил руу гарсан. Тэгээд энэ зураг л хаанч тавигдаагүй хүн ч үтэйг орж анх таны телевизээр л гарч байна. Энэ их гоё над өөр энэ зураг надад таалагдав. Хүмүүс ч орж ирж үзэхээр өстой гоё. Гэтэ хүүхэндээ биш. Зураг нь нэг л тийм надад айтайхан сэтгэл
төгсөж идэх байхгүй. Гэхдээ би ямар нэг тийм том лидер зураач болсон шүү. Гэхдээ эр хүний дотор имэйлтэй хазаартай морой гэж хүн юм ихийг бодлгүй л яах. Тэр нэр хүний дотор бол бодол бий. Михаилт нэг бодол байгаа зүгээр. Гэтэ тэрийг нэг яриад эмэргүй л байна. Гэтэ шүүмжлэх гэж юу ах вэ? Ер нь өөрийнхөө бодлыг л хүн зураач ингээд шүү дээ. Түүнээс зураач одоо энэ яг ийм байх хэвээр, энэ тийм байх хэвээр гэж зорддог. Үзэгчдэд зориулж хийдэг байхгүй. Бид нар ч ард түмний боол шүү дээ. Миний хийсэн бүтээл ард түмний л үзмэр болох хэвээр. Тэгэхээр хүнд өгөөжтэй ямар зураг зурж болох вэ гэдэг талаар л боддیں۔ Да. Тийм энэ рэпний таньдаг хүмүүс байна да. Вологийн барлууд гэж зураг л да. Тэгээ энийг би зүгээр нэг хоолмаар санагдаад нэг жоохон хэдэн таньдаг хүн оруулсан. Харин таньдаг хүмүүс таних. Энэ чаасыг танихаар байна да. Энд чи одоо би бол энийг муулах гэж сайлах гэж зураг юм л да уулна. Тэгээ хүмүүс энийг хараад янз янзаар сэтгэлээ илэрхийлдэг. Одоо энэ ууг нь яг зурган дээр эн чинь бол яг л одоо гарч ирсэн л да. Тэр усан ухчийг чирж байгаа байхгүй юу? Барлаг бодгоо боолоод гэсэн үг л дээ. Тэгээд чирээд нааш нь татдаг юм шиг байна. Тэгээ энэнийх нь эхний хэсэг нь бол би дөрөв ерөнхийлөгч оруулсан юм. Тэгээ энэ ч баяр цог тэгэл тэр цаана юм дарж дараа одоо энийх бол эднээ тэгээ сайхан билэг ингээд байгаа л да уулна. Миний бодлоор гэхдээ энийг бол би муулах гэж зураагүй. Бас сайлах гэж зураагүй. Бөөрн хийх гэж бас зураагүй тий. Энд би яах гэж зурсан гэхээр ард түмнийг өөрсдөө дүгнээсэй л гэж бод зурсан байхгүй. Би өөрөө залуу байж үтсэн. Тэгэд яг тэр миний залуу байх үе одоогийн залуучууд хоёр чи ялгаатай болчиход байна л да энэ. Ер нь тийм л байх хэвээр үеэрээ. Тэгээ хамгийн гол юм бол цаг хугацаа гэдэг юмыг л битгий сулаар хөрөөл гэж ахны хэлбэр. Хамгийн гол нь цаг хугацаа бит. Найс нөхдөө магт. Дандаа магтаал үг хайрлаж. Тэгээ буцаач магтаал ирдэг байхгүй. Тэгээ ихнэртэй л баярлалаа гэж хэлье да. Түүнээс одоо өөрийгөө магтаад аймааргүй шүү дээ. Гэхдээ би өөрийгөө магтах дуртай. Яагаад гэвэл өөрийгөө хайрлах шүү дээ. Өөрийгөө хайрлж уран бүтээл гардаг байна. Тийм учраас өөрийгөө дандаа урамшуулж магтчих шүү дээ. Дотроо. Тэгжээж надад сайхан уран бүтээл гарна. Өөртөө хайртай байл гэж хэлье да. Цэцэг зурх хэцүү. Надад бол хэцүү юм билээ. Тэрний оронд хөрөг зурсан арай дээр санагдсан шүү дээ. Нэх олон бодгоноос цэвэрлэл бодоал. Ажиллагаа нь? Ажиллагаа ихтэй. Тэрний оронд хөрөг хийсэн хамаагүй дээр юм шиг санагдсан шүү дээ.